Hi guys, шимжлэхээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Met Gala гэж яг юу вэ гэдгийг зарим хүмүүс мэдэхгүй аа, зарим хүмүүс мэдээж хэрэг мэдж байгаа байх. Тэгэхээр энэ 7 хоногийг интернетээр шуугуулж байгаа Met Gala дээр те миний хамгийн их таалагдсан best of best-уудыг шалгаруулад тэдрийг бас жоохон өөрийн хэмжээнд судалсан байгаа. Тэгээд энэ видеог хөлөхөөс нарт нэг юм хэлэх гэсэн тэр нь юу вэ гэхээр би өөрөө fashion судалдаг эсвэл тийм амар мэдлэгтэй fashion-ы мэдлэгтэй хүн бол биш учраас ямар нэгэн алдаа дутагдлаа байвал энэ ихэд доромжлохгүйгээр шүүмжлэхийг Met Gala нь юу вэ гэхээр мэдээж хэрэг бараг л одоо fashion show болцсон тийм ивент байгаа. Энэ ивент нь яадаг вэ гэхээр Vogue сэтгүүлийн юунаас гардаг Metropolitan гэдэг нэг юм музейн одоо fashion institute-ээс зохион байгуулдаг ийм нэг ивент байгаа. Энэ ивентэнд дээр 500-аас 600 бидний мэддэг олонний танил хүмүүс ирдэг. Тэгээд энэ хүмүүст нь ирэхээс өмнө одоо тий яг ингэж одоо урилга явуулчаад доор dress code маягийн бичдэг. Тэр нь одоо ямар нэг стилийн нэр жишээлбэл энэ жилийнх camp, өнгөрсөн жилийнх Catholic style гэдэг одоо Catholic гэд ийм шашны урсгалын талаар стайлыг өгчээсэн бол энэ жил camp гэдэг стайл гарчсан. Энэ camp нь яг юу гэж тайлбарлагдаж байгаа вэ гэхээр ерөнхийдөө хүн болгон өөрөөр тайлбарлаж болно. Тэгээд camp гэж чиний хувьд яг юу юм бэ те? Заврын этгээд чих хандлага ерөнхийдөө. За тэгээд Met Gala маань одоо энэ жилд одоо 71 дахь жилээ үзэж байгаа ийм том ивент бол. I'm John Barnes, special agent. Sheila Graham with the latest news of the shock. Миний хамгийн эхлээд ярих хүн бол Lady Gaga. Яагаад гэвэл Lady Gaga энэ одоо улаан хевсэн дээр алхаж байхдаа хувцаа 3 удаа ерөөхдөө сольсон байгаа. Тэгээд бас маш гоё үзүүлбэрүүдийг үзүүлсэн 90-ад оны тий уцтай нэг иймэрхүү юмнуудыг үзүүлсэн. Тэгээд Lady Gaga болохоор Lady Gaga-гийн хувцсыг ерөөхдөө зохион бүтээсэн хүн бол Braden Maxwell баха. Braden Maxwell ямар ч гэсэн team дизайнер байгаа. Тэгээд Lady Gaga-гийн нэг хэлсэн үг нь кампиг юу гэж тайлбарласан бэ гэхээр чи юу лээ хин нэгэн байх гэж оролдоод хэрэггүй зүгээр л өөрөөрөө бай. Энэ л camp гэсэн үг гэж ерөнхийдөө хэлсэн. Тэгээд хамгийн их таалагдж байгаа camp гэдгийг тодорхойлсон бол миний хувьд Lady Gaga. Тэгээд ерөнхийдөө айгуу гоё хувцалсан байлээ. Тэгээд Lady Gaga-гийн зургийг энэ хавьд оруулчих ингээд оруулчих. Showtime. Let's go, family. It's showtime! Showtime. It's fucking showtime! Миний ярих хүн бол Kylie Jenner. За тэгээд Kylie Jenner-ийн хувцсыг ерөнхийдөө болвол Италийн хоёр дизайнер уралсан. Тэгээд энэ хувцсыг хийхэд амар олон хүн оролцсон. Энэ хувцсыг гар ажиллагаагаар хийсэн. Маш удаа энэ хувцсыг хийсэн. Тэгээд ерөнхийдөө ногоон Чернели ягаан гэсэн хоёр сонголттойгоор анх яг скетчийг гаргаж ирсэн. Тэгээд коллажныхаа дээгүүр байгаа тэр одоо шигтгээнүүд нь болохоор бүгдээрээ Swarovski. Тэгээд энэ хувцс ерөнхийдөө айгуу тийм үн цэнтэй хувцс гэж би хувьдаа бодож байгаа. Birkin bags. Тэгэхээр одоо Cardi B байгаа. За тэгээ Cardi B-гийн хувцсыг 35 хүн 2000 цаг хамт хийсэн. 2000 цаг. Тэгээд одоо тэгээ Cardi B-гийн энэ хэсэг толгой хэсгийг толгойг бол өглөөний одоо 3 цагаас ахуулаа үүрийн 3-аас ахуулаад баг өглөөний 8 гэдэг одоо энэ толгойных нь юм дуусна гэж байгаа. Тэгэд ийм ерөнхий уралсан би гэхээр Thom Browne гэдэг ийм дизайнер уралсан. За тэгээд ерөнхийдөө энэ хувцсээр юу inspiration-ыг юу харуулахыг хүссэн бэ гэвэл одоо feminism үзэл байгаа. Тэр нь нэг одоо хүүсээр ялгуурлах үзлийг ер нь бол эсэргүүцэж энэ хувцсыг хийсэн гэсэн. Тэгээд бид нэг ингэж болохгүй тэгж болохгүй гэсэн үг биш. Айгуу гоё өөртөө ихтгэлтэй те өөртөө ингэ тиймэрхүү зүйлүүдийг camp гэж ойлгож байгаа юм билээ Cardi B өөрөө. Тэгээд за ингэ толгоо барьсан нэг залуу Met Gala дээр харсан болвол тэр нь Jared Leto буюу бидний хамгийн сайн мэдхээр Joker байгаа. За тэгээд Suicide Squad-ийн Joker-т тоглодог Jared Leto гэж жүжигчин залуугийн сцен болохоор Gucci гэдэг одоо брэнд уралсан. За тэгээд Jared Leto-гийн ер нь хамгийн их баярлж байгаа Jared Leto-гийн нэг зүйл нь болохоор хамт олонтойгоо ажиллах те одоо энэ Gucci-гийн хамт олон бол үнэхээр маш гоё байсан. Тэгээд хамтдаа энэ хувцсыг ингээд бэлдээд хамтын цаг хугацааг өнгөрүүлж хахад хамгийн гоё байсан гэж ерөнхийдөө ярьсан Lisa Koshy тэр хоёр and it's going to be a wonderful night. Come along. Оролцсон нэг хүн болохоор би бүр амар баяртай байгаа. Хинбэ гэвэл James Charles гээд YouTube дээр одоо makeup видеогоор алдартай тийм YouTuber залуу бас makeup-чин залуу байгаа. За тэгээд энэ залуугийн хувцсыг нь болохоор Alexander Wang уралсан гэж хэлээ. Тэгээд
ийм silk материалтай топ моп байсан. Тэгээд нэг хувц нь бол нэг гоё шээ. За тэгээ юуг нь ярих вэ гэхээр James Charles зүгээр орсон болохоор л энэ баг блокбастер болж чадчихаа гэсэн үг миний хувьд. Тэгээд James Charles маань өөрөө баг сарын өмнө гоо сайхантай анхаарал хандуулж хэлсэн гэж байгаа. Яагаад гэвэл Met Gala-д бэлдээд амар том fashion show-д өөрөө бүр амар баяртайгаа тэгээд би бүр амар хичээсэн. Одоо би ингээ Met Gala-д өргөдчих. Би өмнө зүгээр л Instagram-аар хүмүүсийн Met Gala-д оролцсон зүгээр ингээл оролцсон зургийг хараад амар атархаа суудаг байсан бэл өнөөдөр би энд гэж хэлсэн. Энэ бүр намайг огшоос яагаад л одоо би YouTube хийдэг хүн болж байгаа учраас миний одоо манай төлөөллийн нэг нь Met Gala-д өргөцсөн гэдэг бол миний хувьд маш баяртай хэрэг. Тэгээд яа, цаашаа бас үзээрэй. Hi Vogue, it's Kim and Одоо саяны хүмүүсийн барайл хатаа ингэж хэлж болохоор үнэн нь одоо Kim Kardashian байгаа. За тэгээд Kim Kardashian энэ жил бас л нүүд өнгөтэй хүмүүс. Kim Kardashian энэ хувцсыг болохоор Mr. Mugler гэдэг дизайнер ерөнхийдөө зохион бүтээсэн. Тэгээд угаасаа өөрөө ч гэсэн ярьж илээ ийм далаагаас гарч ирж байгаа юм нойтон тийм гоё одоо ийм охиныг харуулахыг хичээсэн гэдэг одоо энэ дээр байгаа юм шигтгэн мэгтгэнүүд бүгд айгүй үнэтэй тэгээд яа энэ жил ч гэсэн миний хувьд Kim Kardashian best нь байж чадсан гэж би бодож байгаа. Тэгээд нэр орохдоо бас spray tan ялг байсан гэсэн шүү. Би бүр бүтэн бор болгож орсон. Тэгээд 7 хоног гоо сайханд анхаарсан гэж хэлээ. Яа Kim Kardashian. Сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр хувцаараа биш мейкапаараа гарч ирж байгаа бас нэг од байна. Тэр нь болохоор одоо миний хувьд бас аягүй сонирхлыг татсан. Энэ яаж хийсэн болоо гэдээ анх зургийг харчаад энэ нь болохоор Ezra Miller гэдэг одоо бидний сайн мэддгээр Flash. За тэгээд Flash оролцохдоо ингээд аягүй олон нүд зурцсан байсан. Энийг нь болохоор Instagram-ийн амар алдартай team будад 3D будалт хийдэг Mimi Choi гэдэг бүсгүй хийсэн юм бэлээ. Тэгээд ерөнхийдөө 5 цаг буудсан гэж хэлээ. Тэгээд Ezra Miller-ийн талаар ярил нэг юм байна. За тэгээд үүний дараагаар юу болсон бэ гэвэл орой олон дээр бас үйл явдлаас ирэх юм бол Kim Kardashian-ы өмсөн хувцас бол миний хувьд зүгээр best of the best. Угаасаа after the party штэ тэр чин бараг л зүгээр тэрэн дээр өмсөн хувцастай Kim-ийн хувцас хамгийн гоё байсан миний хувьд. Зүгээр л Kim-ийг тэрэн дээр араал угаасаа шүтгэстэй гэд би хувьдаа бодсон. За тэгээд хүн болгоны ам одоо энэ паринд аягүй сайн байсан. Яста гойсон, ингэсэн гэл ерөөсөө тэгээд энэ парины бас дараагаар нэг амар том мэдээ гарчсан. Тэр нь юу вэ гэхээр Harry Styles, Kendall Jenner хоёрын партины дараа хамт буудал орсон гэдэг яриа гарсан. Тэгээд үний юм уу худлаа юм одоо энэ ч мэдэхгүй бол иймэрхүү юм басан. За тэгээд Met Gala бол ерөнхийдөө нэг иймэрхүү болж өнгөрлөө. Энэ жилийнх бол бүр үнэхээр солиотой боллоо. Өмнө жилийнх бас үнэхээр солиотой болсон. За тэгээд миний ер нь бол Met Gala-гийн талаар сэтгэл бол нэг иймэрхүү байна. Тэгээд өшөө бас гоё бичлэгийг үзэхийг хүсвэл та нар доор комментэн дээр үлдээх. Яа хэрвээ миний бичлэг таалагдвал subscribe дараарай. Тэгээд бас миний видеон дээр лайк дараарай. За тэгээд үзэн маш их баярлалаа. Бас хамгийн их таалагдж байгаа одоо одынхон нэрийг доор үлдээгээрэй. Хиний хувцас та нарт илүү таалагдсан. Та нарын хувьд хин best байсан бэ? Миний таалагдсан дундаас шүү. За тэгээд үзэн маш их баярлалаа. Баяртай.